За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе бүгдээрэнд нь. За хүний эрүүл мэнд амь насаар бол одоо үнэхээр хайр найргүй тоглож байна. Энэ дээр одоо би бас эмч хүний хувьд заавалчгүй саналаа хэлэхгүй бол болохгүй гэж бодож байна. За манай Хөвсгөл аймгийн Эренчин Лөмб сумын иргэнийг нөгөө хавдар судлалын үндэсний төв дээр үзүүлээд очиод операцанд орох гэхээр нь эмч нар нь 3 сая төгрөг нэгсэн байгаа. Тэр талаар нөгөө лайв ТV мэдээлсэн байна өчигдөр. Тэрийг би үзээд үнэхээр одоо дуугүй байж чадахгүй өнөөдрийн лайвыг хийж байна. За тэр хүн хөрхи хөдөөний хүн юм мэдэхгүй тэгээд буцаа явцсан байна лээ шүү дээ. 3 сая төгрөгийг төлж чадахгүй. Тэрнээс болоод одоо тэр 1-р шатанд байсан ходоодны хавдар нь одоо 3-4-р шат руугаа орцсон юм байна. За энэний хариуцлагыг хэн хүлээх юм бэ? 3 сая төгрөг нэгсэн эмчийг сахилгын хороогоор оруулаад тэгээд зүгээр донгодоод өнгөрсөн гинэ. Энэ юуг харуулж байгаа? Энэ бол маш том маф байгааг харуулж байна. Тэр эмчийг ажлаас нь халаад бүр тэгээд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Хүний одоо эрүүл мэндээр тоглосон хүнийг яагаад энэ хүнийг ингэхгүй байгаа юм бэ? Энэ эмнэлэг нь яагаад энэ эрүүл мэндийн салбар нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа? Яагаад тэгэхээр наан чинь мафийн том сүлжээ байна. Бүгдээрээ нийлж хүнээс тэгж мөнгө авдаг. Одоо тэр эмчийг хөөж явуулаад эрүүгийн хариуцлага хүлээлгэн гэх юм бол тэр хүн бүх юмаа задарч ярих юм байна. Тэр хүн, тэр эмч хэдийгээр шинэ эмч ч гэсэн тэр бүх муухай юмыг мэддэг хамт оролцогч гэрч учраас энэ хүнийг халж чадахгүй толгойг нийлээд одоо тэндээ байлгаж байгаа юм байна. Ийм муухай юм болцоод байхад эрүүл мэндийн салбар юу ч хийхгүй байна. Сайд юу ч хийхгүй байна. Энэ бол үнэхээр харамсалтай байна. Тийм учраас тэр бол бүгдээрээ маф. Тэг. Энэ ийм мафыг бий болгосон хүн өнөөдөр улсын их хурлын гишүүн болцсон сууж байна. Гавьяат болцсон. Чин бүрэн эмч, чин бүрэн гишүүн. Энэ хүний үлдээсэн тэр одоо сүлжээ, тэр маф, тэр эрдэнэхүү гэдэг дарга нь энэ чигээрээ ажиллаж байгаа юм шүү. За энэ одоо сайд нь энэ дээр ямар ч хариуцлага тооцохгүй байна. Мөнх сайхан сайд. Юу ч мэдэхгүй. Энэ бол зүгээр нэг хүн дээр тохиолдсон ганц юм биш. Энэ бол одоо хавдрын эмнэлэг дээр бол тэр байж байгаа ерөөсөө ийм зүйлийг л бий болгож өнөөдрийг хүрсэн. За нэгдүгээрт. Хоёрдугаарт энд хизээч хариуцлага тооцож ингэж байгаагүй тархи нийлээд гавьяат болгоод бүр гишүүн болгоод гаргадаг. Эн чинь яг энэ хөсөөт дээр тэр хулгайч орон байрны хулгайч нөхрийг баг баатар болгодог шиг яг ийм нөхцөл байдал тэнд энэ чин бүрэн гэдэг нөхөр дээр болсон байна шүү. Тий. Одоо гишүүн болчоод явж байна. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Энийг хаанаас өөрчлөлт юм бэ гэж? Энийг чинь Монгол улсын ерөнхий сайд өөрчлөлт юм аа. Энэ эмнэлгийн одоо эмч нартаа цалингийн хангалттай өгөөч. Тэр шүүгч нарын цалинг нэг нэмсэн штэ. Лүндэнд орж гэ шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хүн шүүгч нарын цалингаа нэмье. Тэгэхгүй бол эн чинь хаял ахвал авилгал аваад байна гэж яриад тэгэд нэг нэмсэн штэ. Бүр овоо нэмэх гэж яхад нь болиулсан штэ. Тэгтэл нэмсэн. Тэгтэл бас буурахгүй байна. Шүүгч нарын хаял ахвал. А өнөөдөр эмч нарыг бас нэмэх ёстой. Дэлхий дээр эмч нар шиг одоо өндөр цалинтай мэрэгжил одоо байдгүй маа. Тий. Нийтээрээ тэгж өндөр цалин авдаг ийм мэрэгжил байдгүй. Монголд болохоор маш бага төгрөгийн цалин өгж байгаа учраас бас ийм зүйл гараад байна хөөе. Тийм учраас цалингийн одоо хэд дахин нэмээд боломж олцоог нь бас хангаж өг. Энэ эмнэлгүүдэд тоног төхөөрөмжөөр хангаж өг. Эний чинь ганц сайд ганц их хурлын гишүүн шийддэг юм. Эний чинь тэр ялсан намын
эрх барьж байгаа намын ерөнхий сайданд бодлого болгож оруулж ирж эрүүл мэндийн салбараа ингэж аврыг, иргэдийн эрүүл мэнд амь насыг ингэж хамгаалъя гэж ингэж ажилдаг байхгүй юу да. Тэгжээж тэнд чинь одоо тэр хэдэн одоо тэрүүмийн зөв зүйтэй хөрөнгө оруулалт оруулж харин сайд нь бол ямар газар, ямар хөрөнгө оруулалт, ямар эмнэлэг, ямар тоног төхөөрөмж хаана юу хийж зохион байгуулахаа гэдэг дотоод ажлаас эрүүл мэндийн сайд нь хийдэг юм. Тэр нийт хөрөнгө оруулалт тэр бодлого юмыг ерөнхий сайдтайгаа нийлж гаргадаг юм. Ингэж л улс орон хөгждөг байхгүй юу? Эрүүл мэндийн салбараа хөгжүүлнэ. Тэгэхээр ерөөсөө эрүүл мэндийн салбарт анхаарж байгаа нэгч тийм одоо юу эрх баригч тэр одоо хүчин алга тэр ерөнхий сайд алга зүгээр л энд тэнд ингээл тийм юм гээл зам мам элдв юм ингээл хийгээд байсан. Яг үнэндээ хүний амь нас эрүүл мэнд шиг хүнд хувь хүндээ гэр бүл үр хүүхэдтэй аав ээжтэй хамгийн чухал юм энэ хорвоод байдгүй юм шүү. Монгол хүнээс үнэтэй юм энэ дэлхийд энэ хорвоод байхгүй шүү. Тэг. Монгол хүнийхээ эрүүл мэндийг амь насыг гаргуунд нь гаргаад одоо явж байгаа шүү. Магадгүй одоо та нар хэлж одоо зарим нэг нь ингээд над руу дайрч байгаа. Гүн далай чи юу хийсэн, яасан, чи сайд байсан ч гэх шиг те. Эн чин ганц сайд хүний хийх асуудал биш байдгийн. Эний чин мөнгөөр хийдгийн. Тэр хөрөнгө оруулалт, эмнэлэг, тоног төхөөрөмж гэдэг чинь мөнгө тэгээд зөв зүйтэй зохион байгуулалттай сайдын хийдэг, сэтгэлтэй сайдын, зоригтой сайдын хийдэг асуудал. Мөнгийг гаргаж өгөхгүй бол ямар ч зориг сэтгэл байгаад юм явахгүй. Дээрээс нь ерөнхий сайд нь тэр ялсан нам нь дэмжиж хуулийн батлаад хөрөнгийн оруулаад хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол энэ салбар дээшээгээ гардыг. Маш том хөрөнгө оруулалт, маш их зориг, маш их одоо хичээл зүтгэлээр эн чинь дээшээ гарддаг юм шүү. Тийм учраас одоо энэ хийх юм, энэ бүх юм чинь Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс зөвхийн гарт байгаа. Аль эсвэл Монгол улсын ерөнхийлөгч Талтмаагийн Баттулгын гарт байгаа. Баттулгын ерөнхий сайдыг их хурдыг шахаж хийх хэрэгтэй. Ерөнхий сайд өөрөө энийг санаачилж хийх ёстой. Ийм л одоо сэтгэл дутаж байгаа учраас энэ салбар ийм одоо хүнд байдалд ороод эмч нар нь ингээ хүний амиар хүртэр, эрүүл мэндээр хүртэр тоглох бүр тоглолцоор ирсэн, тоглолцоорч байгаа. Цаашид энэ янзаараа тоглохч болно. Ийм юмыг ингэж хийлгэж, ингэж байж таарахгүй. Одоо энэ Хөвсгөл аймгийн тэр Эренчлөм сумын тэр хөөрхийн малчин хүн энд хотод ирээд аргаа бараад буцаж явсан байна шүү дээ. Хөвсгөл аймгаа сонгогдсон 3 их хурлын гишүүн байгаа. Энх Амгалан, Мөнхбаатар, Даваасүрэн. Энэ 3 хүн тэр эмнэлэг рүү уцтаад хэлж болох л байсан. Хөөш энэ хүнийг та нар аваач эмчлээч гэд. Тэгсэн бол эмчлэх л байсан. Энэ 3 хүн яадаг гэж утсаа авдаггүй. Утас нь нууц. Тэр туслах муслах тэр бие төлөөлөгч нар нь нууц. Ийм л байж Монголын төр засаг их хурлын гишүүд энэ 3 их хурлын гишүүний нэг нь утсаа аваад тэр хавдрын эмнэлэг рүү уцтаад хөөж энэ хүн одоо болохгүй юм байна. Энэ хүнийг оруулаач юм мөнгө төгрөг нэхэд байгаа гэсэн бол хамгийн дөрөв оруулаад эмчилсэн байгаа шүү дээ. Би их хурлын гишүүн байхдаа мууч сайнт бүх хүний утсыг авдаг байсан. Иймэрхүү асуудал дээр би давын төргөнд тусалдаг байсан. Тийм тэр эмнэлэгт оч, тэр эмнэлэгт уулз, тэр эмчтэй ярьчлаа. За ашгүй ингээд очор дугаард нь оруулаад өглөө тий хүлээж авна гэж гэн үзнэ гэж гэн гээд ингээ яриад явдаг байсан. Надад нэг л утас байдаг. Би одоо 96 оноос хойш барьж байгаа. Mobicom эхлэхээс өөр дугаар утас байдгүй байсан. Одоо ч тийм тий. Би тэгээд үргэлж өдөр шөнөгүй утсаа нээлттэй чадах юмаа чадна гэж чадахгүй юмаа чадахгүй гэдэг. Энх Амгалан гишүүн баян юм гэсэн, олигарх юм гэсэн тэр дутсан ганц сая төгрөгийн тэр хүн өгчөж болох л байсан. Арга ядсан тэр Эренчлөмбийн иргэн энэ 3 руугаа нэг ярих гэж утсаар ярих гэж оролцсон л байгаа. Даанч утас нь мэдэгдэхгүй. Утсаан авдаггүй.
бие төлөөлөгч туслах юмнууд нь ажилдгүй. Ямар ч боломж байхгүй. Ингээд хөөрхөн амтан мөнгөнд дутаад ингээд нутгаа яваад өнөөдөр ингээд энэ хүн эрүүл мэнд ямаараа хохироод байж байна. Энэ лайв телевизэд баярлалаа. Ийм одоо бодит ийм зүйлийг бас ингээд зоригтой ил гаргаж тавьж байгаа. Энэ бол зүгээр нэг хүнд тохиолдож байгаа юм биш. Нийт монголчуудад тохиолдож байгаа. Нийт манай эрүүл мэндийн салбарт тохиолдож байгаа гам шиг шүү. Үнэхээр хулгайч этгээдүүд тэр хөсөөтөд нүүрсэнтэй адил хавдар судлалын төвд энэ лоуверчин хүний амь насаар эрүүл мэндээр тоглохчд мөнгөгүй бол хүнийг үхэх гээд явуулдаг ийм эмч нар байж байна. Тэ. Энд хариуцлага тооцож энийг өөрчлөх эрүүл мэндийн салбарыг дөрвтөө том хөрөнгө оруулалт бодлого хөтөлбөрөөр өөдөн татах цаг аль хэдийнэ өнгөрөөд байж байна. А өнөөдөр тэгэхэд яаж байна? Тэ. Энэ нэг хүндхэн ханиач шиг юмд нухуулаад тэгээ одоо хамаг хөл хорой тогтоож ард иргэдийнхээ бизнес орлого бүх юмыг унгаагаад сууж байна. За маргаашнаас эхлээд одоо нөгөө хөл хоройгоо суллахын гэсэн хоосон суллалт. Одоо нэг кофе шоп, ресторан донгоох юм байна. Тэгээ ороод нэг ширээн дээр нэг хүн суух юм гин. Хоёулаа машин дотроо буу халж үнсэлцэж явж очичоо тэгээ хоёр өөр ширээн дээр суух юм уу? Эхнэр нөхөр хоёр найз. Тэгээд 15 минутанд үйлчлүүлээд гарах юм гин. Болохгүй шүү дээ хөө энэ. Тэ. Одоо энэ юу гэдгийг хувцас гэр ахуйн бараа бусад юмнуудаа онгойлголтоо. Тэ. Хой хүмүүс өөрийнхөө үүрэг хариуцлагаа хүлээгээд тэр халуун усандаа орно уу, саундаа орно уу, массажа хийлгэнэ үү, үсчиндээ орно уу, бусад үйлчлэгээ бүгдийг авал та. Ямар хамаатай юм. Энэ нэг муу вируснаас ер нь хүн төрлөختөн айхаа болцсон штэ. Айхгүй болохоор эдгээр чинь гүйж очиод тусаад ингээд үхэхгүй нүхэд ингээд явж байгаа штэ. Тэгээ Монгол хүний онцлог байна. Энэ хүмүүс чинь аль жилийн өмнө тусаад бүр одоо өнгөрцөө. Монгол хүмүүс дархлаатай болцсон, төсвөртэй болцсон. Энэ хүн энэ вирус халдаж л байна үү? Тэ. Тэг яах юм? Монгол хүн идэгжил байгаа штэ. Тэ. Дэлхийд даяар тийм л байгаа штэ. 70-80 сая хүн одоо халдвартай л гэж штэ. Тэрнээс ч их байгаа штэ. Тэгээ яадгийг. Тэнд ганц 2 сая хүн үхэл үз. Гэхдээ эн чин сүрээ мөрөө одоо доох моох тэгэл энэ зүгээр энэ ханаа дээр чинь тэр байтгал хүн үхчихл байгаа штэ. Тэ? Одоо бусад орнууд бүр тоохоо болоод энэ дээр нь вакцина аваад ингээ вакцинжуулаад ингээ сайхан гараа явчихна. Бид нар наан ингэж хашгиралдаж айж, сандарч ингэж гүүж хамаг юмаа хааж боож бизнес орлого юмаа боож ингэсээр байтал бид нар цаг алдаад ингээд энэ эрүүл мэндийн салбарт байгаа эрдэм мэдлэггүй ажлаа мэддгүү мэрэгжлийн бус ийм нөхдүүдийн гар одоо хөл эднэрийн одоо энэ тэнэг бодлогоор энэ улсын онцгой комисс засгийн газар удирдагдаж явсаар хагаад ингээ бид нар эцэст нь ард түмэн бүх юмараа эрүүл мэнд, орлого, бизнес, эдийн засаг ингээ одоо үр хөөхтүүд нь сурлага, боловсрал ингээ бүх юмараа хохирч дуусж байна. Тийм. Эн чинь хувь хүний хариуцлагын асуудал. Ерөөсөө айж байгаа нь тийм үү? Би муутаан, би султаан гэртээ суугаад үлдэх ёстой шүү дээ. Өрөөнөөсөө гарахгүй. Над битгий ойртойроо та нар юм аваад ирсэн байж магадгүй. Би султаа гэд. Би чадна, би явах ёстой, амьдрах ёстой, зүтгэх ёстой. Би дархлаа сайтай туссан ч яадгийн тэгэл эдгэн гэ бодсон нь над чиг тэгээд гадуур явж явах хэрэгтэй шүү дээ. Яадгийн. Тийм биз дээ. Юунаас нь айдгийн. Эн чинь зүгээр нэг ханиад. Эн чинь тэгээ өөрөө хурж ирээд орчдөг юм биш. Зайгаа бариад мамны маска хийгээд тэг хүнээс жаахан зайдуу холхон ингээд яваад байх юм бол гадуур яваад байсан ч болно. Энд тэнд орсон ч болно хамаагүй. Зайгаад барих хэрэгтэй. Тэгэл болоо. Өөр юу чгүй энд. Тэг айгаа сандраад ингээд байх юм байхгүй. Хувь хүний өөрийнх нь ухамсар хариуцлагын асуудал. Одоо энэ Монгол хүмүүс ойлгохоор боллоо. Гарч ирээд энэ ч одоо бүтэн жил болж байна. Яадаг ийдгийг Монгол хүмүүс бүр одоо бүгдээрээ мэдсэн байгаа.
Тийм учраас энд нэг айд сандраад ингээд байхан байхгүй. За тэгээ би хэлчихье. Мөнх сайхан сайдаа та тэр халдвартынхаа нөхдүүдэд хариуцлага тооцоороо. Тэр орон байрны хулгайч янз бүрийн юмнууд чинь энэ бүх хил мэл хаах энэ бүх хөл хорио энэ муухай юмнуудыг чинь бүгдийг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тэнэг мулгуу мунхгаар хийсэн. За одоо тэр хавдрынхаа эмнэлэг дээр шууд хариуцлага тооцоо. Тэр даргын шууд өөрчил тэнд байгаа эмч нарын шууд хөөж зайлуулж эрүүгийн хариуцлага хүлээлэг. Наа чи хүний амнаас эрүүл мэндээр тоглож байгаа нөхдүүд байна. Тэгжж байсан, тэгжж байгаа, тэгж байх болно наадуулж. Эднэрээс одоо айх юм байхгүй бүгдийн зайлуул. Монгол улсын ерөнхий сайдаа эрүүл мэндийн салбарт дөрвтэй хөтөлбөр хөрөнгө оруулалт юмуудыг хий. Тэгжээж энэ бүгэн 3 сая хүний эрүүл мэнд амьдралын асуудал яригдж байна. Энэ чинь энэ хөрөнгө оруулалт бол энэ ард иргэдэд жирийн ард иргэдэд л хүрэх хөрөнгө оруулалт шүү. Баячууд нь бол тэртээ дөрвөө Солонгос одоо яваад ирж штэ. Япон, Герман, Америк явчихж байгаа шүү. Тэ. Энд бол хөөрхий нөгөө л ард иргэд жижиг дундчууд л үлдэж байгаа шүү ер нь. Тэ. Бусд нь бол хизээш тэр энд манай Монголын эмнэлгээр үйлчлүүлдэггүй юм шүү ер нь. Тийм учраас одоо энэ ард иргэдээ бодсон, хүнээ бодсон, хүмүүсийнхээ орлогыг бодсон, амнаас эрүүл мэндийг бодсон ийм одоо бодлогыг яаралтай хэрэгжүүлээч. Яаралтай хийгээч. Монгол улсын ерөнхий сайдаа, Монгол улсын ерөнхийлөгчөө энэ их хурл тэр юу гэдгийг ерөнхий сайд хөрөлцөх энэ ингээд шахаад өгөөч, бадцаад өгөөч те. Хаа нарын хамаг юмыг гаргана. Одоо нөгөө те та чин нөгөө юунаас мөнгө авчраад байгаа үсттэй. Нөгөө авилгач этгээдүүдийн офшорт нуусан мөнгийг ингээд авилгатай тэмцэх газараараа ингэж байгаа та авчирж байгаа үсттэй тэрүүн доллар. Тэнд чинь 20 тэрбум доллар байгаа гэж байгаа шүү. Тэ. Уул уурхай мөнгө, ард түмний мөнгө. Тэрийг нэг сая төгрөгөөр нь ард түмэнд өгөх хэрэгтэй. Та эднийг ингэ шахаад өгөөч ээ. Эний чинь ганц их хурлын гишүүн. Тэ. Альцгүй ганц сайд хийдэг асуудал ерөөсөө биш юм шүү. Тэ. Энд чинь бүхэл бүтэн ялсан намын засгийн газрын том мөрийн хөтөлбөр, том мөнгө, том хөрөнгө оруулалт, том хөтөлбөрөөр хийгдэнэ. Энийг зөвхөн Монгол улсын ерөнхий сайд чадна. Ерөнхий сайдыг базаж атгаж шахаж хийж чадах ерөнхийлөгчд хийлгэнэ. Өөр ямар ч арга байхгүй юм энд. Тийм учраас энэ болгоныг хийгээч. Монголчууд алийн болгон ингэж одоо хүнээс золбин нохоо шиг ийм байх ёстой юм бэ. Тийм биз дээ. Хүн болгонд зодгуулж чичлүүлж орох оронгүй юм шиг, идэх хоолгүй юм шиг, ямар ч үн цэнгүй юм шиг ингэж нохоо шиг ард түмнээ байлгаж болохгүй шүү дээ. За ингээд монголчуудаа шеэр хийгээд давалгаалаад энэ ерөнхий сайдыг, ерөнхийлөгчийг үүстэл шеэрлээд давалгаалаатахаараа нөхдөө тий. Монгол хүмүүс бид нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө зүтгэхгүй, хэлэхгүй, ярихгүй юм бол энэ бүхэн хэзээч өөрчлөгдөхгүй шүү. Тэмцэхгүй ард түмэн мөхдөм шүү. Тэмцээгүйгээс болж ийм муухай юмнууд бидний нүдэн дээр, бидний хамар доор хийгдэж байгаа юм шүү. Бүр тоохчгүй, ичгчгүй хийгээд ийм зүйл ингээ явж гин тий. Харамсалтай байна. Нэгдэцгээ, тэмцэцгээ ард түмэн.